Сайн байцгаана уу? Focus Talk ярилцлагын цаг эхэлж байна. Өнөөдрийн манай Focus Talk ярилцлагын цаг төрийн албаны гишүүн Баатар сайхан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд өдрийн мэндийг хүргье. За манай студид төрөлцөн гэж бидний урилгын явсанд баярлалаа. За бас төрийн албаны чиглэлээр одоо мэдээлэл иргэд олон нийтэд үгэх гэж байгаа энэ ажил бас чухал ажлын нэг гэж ойлгож байна. За тэгэхээр эхний асуулт маань төрийн албан агчийн бүтэц бүрэлдэхүүний авдаг мэдээ тайланд юу ямар орчлолт орсон бэ энэ жилээс? За төрийн албаны хууль 94 онд батлагдаад 95 оны 6 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар бол одоо төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан мэдээг төрийн албаны төв байгууллага хөтлж явуулна гэсэн ийм одоо зохицуулттай байсан. Өөрөөр хэлэх юм бол энд төрийн албанд орж байгаа иргэдийн тоо тэгээд төрийн албан агч болчлоо гэсэн. Дотор нь ороод ирэхээр төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн улс төрийн гэдэг юм ийм дөрвөн ангиллаараа албан хаагчдын одоо тоо мэдээлэл ордог. Өөрөөр хэлэх юм бол нэг албан хаагчийн нэрний ард 96 орчим ийм тоон үзүүлэлт байсан. Насаараа, хүүсээрээ, боловсрлоороо, мэрэгжлээрээ одоо дуршлагаараач гэдэг юм уу ийм. За одоо бол энэ шинэ хуулийн дагуу шинэ хууль маань бол 19 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөд эхэлж байгаа. За шинэ хуулиар орсон өөрчлөлтөн дээр бол одоогийн саяын миний хэлсэн тоон үзүүлэлтүүд бол орно. Угаасаа нас хүүсээрээ, мэрэгжил, боловсрлоороо, англиэл зэрэглэлээр ингээд. За дээрэс нь нэмээд одоо бид ямар мэдээллийг нээлттэй болгох гэж байгаа вэ гэхээр зэрэг авилга албан тушаалын гэмтэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн ийм иргэн одоо төрд ажиллах гэж нэг үү гэдэг дээр хяналттай. Өөрөөр хэлэх юм бол шинэ хуулиар төрийн албанд энэ төрлийн одоо зөрчил толбогдож шүүхийн шийдвэр гарсан иргэн бол ажиллах болцоогүй болсон байгаа. Төрийн захиргааны албан тушаалд. Тэгээ энэ мэдээлэл нэмэгдэж орно. За дээрээс нь одоо төрийн байгууллагуудаа яг үйл ажиллагааных нь хүрээнд явж идэг нэг зүйл байдаг. Албан тушаал сэлгэж ажилдаг, шилжиж ажилдаг. Нэг байгууллагаас нөгөө байгууллагад, нэг албан тушаалаас нөгөө албан тушаал руу шилжих, сэлгэх гэдэг ийм хоёр зохицуулж явдаг. За энэ мэдээнүүд бол орно. За 3 дугаарт нь бол мөн одоо иргэд олон нийтийн гэдэг юм уу хууль хяналтын байгууллагын ч гэдэг юм уу хүсэн хүлээж байгаа бас нэг мэдээлэл байдаг. Энэ нь болохоор зэрэг төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх талаар мэдээлэл явж байгаа. Энэ мэдээллүүд бол нэг одоо олонд нээлттэй байдгүй. Энэ мэдээг бид оруулах гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан хаагч төрд ажиллаж хагаад эрхэм зөрчигдөөд халагчдаг. Хууль шүүхийн одоо байгууллагаар яваад төрийн албан хаагчийн одоо хууль зүйн үндэслэлгүйгээр хууль зөрчиж халсан байна гэдэг шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргаж байгаа ажил албан тушаалтнаас одоо хувьяас нь тэр мөнгийг нөхөн төлөвлөж төрийг хохирлгүй болгоно гэдэг ийм мэдээлэл орно. За дээрэс нь одоо төрийн албан хаагчид шинэ хуулиар бол багц сургалтанд хамрагддаг бас. Төрийн одоо захиргааны албан тушаалд байдаг тэргүүн төшмөл, эрхэлсэн төшмөл, ахлах төшмөлийн одоо англиэл зэрэглэлд хамаарч байгаа албан хаагчид багц сургалтанд хамрагдж байгаа. Энийг зүгээр энгийнээр хэлэх юм бол нэг өсөндөө жилдээ тодорхой хэмжээний кредит цаг одоо бүрдүүлнэ гэсэн үг. За энэ цагаан одоо бүрдүүлж гэнэ үгүй юу гэдэг мэдээлэл бол шинээр нэмж орно гэсэн. За ингээд дээрэс нь бол одоо бид мэдээж шалгалтанд бүртгүүлж байгаа иргэдийн бүртгэлийн асуудал нэмэлтээр орно. Шалгалт авж байгаа энэ хэсэг нь төрийн албан хаагчийн цалин хөлстэй хэсэг, ажил албан тушаал томилогдоод англиэл зэрэглэл зэрэгдэв авж байгаа хэсгүүд энэ хэсгүүд бол хоорондоо уялдаатай болж түрүүний одоо миний хэлдгээр бол хуучин авж яасан бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан бол төрийн албан хаагчийн хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо гэдэг ийм одоо том програм систем рүү орж явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр авилга авсан хүмүүсийг бас одоо төрийн албанд эргэж ирсүүлэхгүй байх юм зүйл гаргана гэж ярьж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ програмыг бий болгоно гэж ярьсан. Энэ програмаас хязгаарнаас бий болох бай. За үүнтэй адилхан одоо өнгөрсөн ондоос авилга авснаар одоо халагдсан хүмүүс одоо нийт хичнээн төрийн албаагч байдаг бай. За би авилга албан тушаалын гэмтэргээр шийтгэгдсэн албан хаагчийн тоог бол энэ удаа хэлэх боломжгүй байна. Зүгээр ер нь бол одоо төрийн албаны зөвлөлтөөр ийм мэдээлэл сүлжээгээр болон одоо цаасан мэдээлэлээр ирж байгаа. Тэгэхээр зэрэг төрийн албаны энэ шинэ хуулинд маань авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд төрийн жинхэнэ албанд ажиллах боломжгүй болж үйлчилсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ бол одоо тэр иргэн хүнийхээ хувьд ч тэр төрийн албан хаагчийн хувьд ч тэр маш том шийтгэл хувийн талаас нь бол тэр амьдралынхын зураглалд одоо том хард толгой үлдээж байна гэсэн. Тийм учраас одоо төрийн албанд шалгалт өгөх гээд ирж байгаа иргэдээс бид авилга албан тушаалын гэмт хэрэг толбогдож байсан эсэх ийм лавлгаа авж байгаа. Ийм лавлгаатай байвал одоо орох боломжгүй. За хоёрт нь нэг зүйл бий одоо эрүүгийн хуулиар авилгын эсрэг хуулийн дагууч гэдэг юм уу төрийн албанд ажиллах эрхээ тодорхой хугацаагаар одоо хасуулсан иргэд байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрд ажиллаж хагаад авилга албан тушаалын гэдэг юм уу ийм гэмт хэрэгт орооцолдоод тэгээд одоо төрийн буюу одоо нийтийн албанд 2 жилээр, 3 жилээр, 5 жилээр магадгүй 10 жилээр ажиллах эрхийг хязгаарласан ийм иргэд байж байгаа. Энэний мэдээллийг бол бид одоогоор бол бүрдүүлж авч байгаа. Төрөний хэлдэг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцооны энэ сандаан бол бид оруулна. За оруулахдаа одоо 2 үе шаттай явуулна гэж ойлгож байгаа. За эхний ээлжинд бол бид одоо энэ иргэдийг
хууг нэрийг нь тавихгүйгээр одоо өөрийнх нь регистрийн дугаараар гэдэг юм уу төрийн байгууллагуудаа мэдээлэл өргүүлж байгаа. Ийм регистрийн дугаартай иргэн албан хаагч төрд ажиллах гээд ороод ирвэл ажиллах эрх нь хязгаарлагдсан юм байна шүү гэж. За бид нэрээр нь тавих одоо ийм ирмэлзэл бол нэлээд байдаг. Тэгээ яагаад одоо нэрээр нь тавьж болдгоо гэхээр хувь хүний нууцын тухай хуультай холбоотой, хувь хүний нэр төртэй холбоотой ийм асуудал яригддаг. А гисэн хэдий ч нөгөө талдаа тэр хүн өөрөө төрийн албан хаагчийн нэр, төрийн албаны нэр төрийг бодлогоогүйгээр авилга албан тушаалын хэрэгт орчихсон юм чинь ер нь нэр усаар нь одоо зарлчул яадаг юм бэ гэдэг ийм асуудал. Одоо бол бид авилгатай тэмцэх үндэсний газартай, за шүүхийн шийдвэр одоо гүйцэтгэх байгууллагатай, хууль одоо шүүх прокурорын байгууллагатай бол ярилцж байгаа. Тэгээд ер нь нэрээр нь тавих уу гэдэг асуудал ярьж байгаа. А төрийн албаны зөвлөөс баримталж байгаа бодлогууд ер нь нэр усаар нь тавьж нийт мэдээлъя л гэдэг. Ингэж жигшүүлжээж төрийн албан жоохон цэвэрлж авахгүй бол ямар нэгэн гэмт хэрэгт наазах нэг торгуулийн гэмт хэрэгт холбогддог. Тэгээд эргээл төрийн албандаа нэг албанаас гараад нөгөө байгууллагт орчт юм уу, нэг салбараас нь гараад нөгөө салбарт орцсон ажиллаж явж байгаа жишээ. Эндээс болж одоо төрийн албаны нэр төр ундаг юм асуудал гардаг гэсэн. Тэгэхээр иргэдийн дундаас ийм шүмжлэл байдаг тийм үү? Төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн байна. Одоо яг ийм төсвийн тодтгол хийсэн. За дээрэс нь эдийн засгийн хямралтай үед одоо ингэж төрийн албан хаагчдын тоо нэмэгдүүллээ гэж ярьдаг. Тэгэхээр энэ төрийн албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүнд юу нэр их өөрчлөлт орсон бэ? Өнгөрсөн онд энэ онд. За яг одоо төрийн албаны тэр дөрвөн ангиллын хувьд бол нэх өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлэх юм бол түрүүн миний хэлдэг улс төр захиргаа үйлчлэгээ тусгай гэсэн дөрвөн албал төрийн албанд ажиллаж байгаа өөрчлөлт ороогүй. А зүгээр тооны хувьд бол өссөн зүйл гардаг. Өнгөрсөн онд гэхэд нэг 3,000 гаруй төрийн албан хаагчаар нэмэгдсэн. За энэний цаана бас бодолцох зүйл бий. Төрийн албад анхаалаа гэж иргэд олон нийт бол ярих нь ярьдаг. Төрийн суур үйлчлэгийг одоо үзүүлж байгаа сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага шинээр байгуулагдж байна. Энэ жил гэтэл одоо сая 9 сарын 1-нд гэтэл хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль нэгдвэ гэж мэдээгээр зөндөө явсан шүү дээ. Тэгэхээр энд чинь нэг төрийн нэг байгууллага бий болж байна. Энд нь удирдах гүйцэтгэх албан тушаалтнууд бий болно. Мэдээж одоо сургууль, цэцэрлэг нэгдлээ гэтэл тэнд багш одоо сургалтын арга зүйч гэдэг юм уу ингээд захирал гэл ийм орон тоонууд бол нэмэгдэнэ гэсэн үг. Ийм байдлаар төрийн үйлчлэгээний албан тушаал дээр бол одоо нэмэгддэг. Ерөнхийдөө би энэ тоо баримтуудыг хэлэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол нэг 198,000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Энийн 3,000 орчим нь бол улс төрийн албан хаагч байдаг. Энд бол одоо улсын их хурлын гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд, тэдний зөвлөхүүд, бүх шатны одоо засаг дарга нар, тэдгээрийн орлогч гэдэг юм уу, иргэдийн хурлын дарга гэх мэтийн одоо албан тушаалууд ордог. Одоо наад зах нэгэд ихтэл бид Улаанбаатар хотын хэмжээнд байж байгаа бүх хорооны засаг дарга нар бол улс төрийн албан тушаал, Монгол улсын хэмжээнд байж байгаа багийн засаг дарга нар бол улс төрийн албан тушаал байдаг. За захиргааны албан тушаал гэх юм бол нэг 19,000 орчим төрийн захиргааны албан хаагч бий. За энэ нь бол яам агентлаг, аймаг нийслэлийн одоо засаг даргын тамгын газарт төрийн зорилтыг үргийг хэрэгжүүлэхэд одоо дэмжлэг үзүүлж бодлого боловсруулах хэмжээнд ажиллаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө үйлчлэгээний хэсэг дээр одоо өөрчлөлт орсон гэсэн үг үү? Үйлчлэгээний албан хаагч бол нийт төрийн албан хаагчдын 69.8%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлэх юм бол 70 орчим хувийг нь эзэлж байна л гэсэн үг. Тэгэхээр энд бол боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн одоо байгууллагууд орж идэг. За тэгээд энд нь орон нутгийн өмчөд 10 жилийн сургуулиуд гэдэг юм уу цэцэрлэгүүд байна. За төвдөө хүрээд ирэхээр зэрэг улсын чанартай театр, жуулга, музей, номын сан, шинжлэх ухааны одоо ахтем, төвний харьяа хүрээлэнгүүд орж байгаа жишээтэй. Дээрээс нь одоо спортын газрууд бол байгаа гэсэн. За сая ихтэл одоо спортын агентлагийг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсныг ерөнхий сайдын харьяалж шилжүүлээд засгийн газрын тохируулагч агентлаг болгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ тохируулагч агентлагийн харьяанд аймаг орон нутагт байж байгаа бие тамир спортын хороодууд тусаараа явна л гэсэн үг. За тэгэхээр төрийн албаны тухай хуульд бас өөрчлөлт ордог тийм ээ, нэлээх өөрчлөлтгүй баг багаар ороод яваад байгаа. Тэгэхээр ер нь төрийн албаны тухай хуулийн хуулийн одоо түүхэн замналын талаар ярьж байна. За төрийн албаны хууль, орчин цагийн төрийн албаны шинэ зохицуулалт бол одоо 94 онд төрийн албаны хууль гэдэг хууль бие даасан хууль батлагдаад 95 оны 6 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. За энэ хууль маань бол 92 онд батлагдсан шинэ үндсэн хуулийг дагаж гарах одоо нэн тэргуунд одоо батлах юм хэд хэдэн хууль байсны нэг нь бол төрийн албаны хууль байсан. За төрийн албаны хууль маань бол 95 оноос ингэж төрийн албан хаагчийн харилцааг зохицуулж эхлээд 2002 онд одоо шинжилсэн найруулгаар батлагдсан. За 95 онд одоо батлагдсан төрийн албаны хуулийг одоо хэрэгжүүлэх төв байгууллага нь бол төрийн захиргааны албаны зөвлөл гэж 3 орон тооны гишүүнтэй 4 орон тооны бус гишүүнтэйгээр ажиллаж ирсэн юм байгууллага байдаг. За 2002 онд одоо энэ төрийн албаны зөвлөлийг төрийн албаны зөвлөл болгосон, захиргааны биш албаны болгоод нийт төрийн албан хаагчдын одоо зарим харилцаануудыг хамаарч явах чиглэлээр за ингээд одоо бие даасан ажлын албатай болгож ажилуулсан. За бие даасан ажлын алба маань бол 2019 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл нийтдээ 19 албан хаагчтайгаар 3 орон тооныхоо гишүүнийг оруулаач ингэж ажиллаж ирлээ. За
17 оны 12 сарын 7-ны өдөр төрийн албаны хууль маань бол шинжилсэн найруулгаар батлагдсан. За сүүлийн 8 жил орчин бол энэ төрийн албаны хуулийг шинжилье, өөрчлөе, өөр хууль болгоё гэдэг асуудал нэлээд түлхүү яригдсан. Тэгээд одоо явж байгаа шинжилсэн найруулгаар батлагдсан. За бүтэц бүрэлдэхүүнийх нь хувьд нь бол одоо 3 орон тооны гишүүн, 4 орон тооны бус гишүүнтэй байдаг байсан бол шинэ хуулиар бол 5 орон тооны гишүүнтэй л болж ажиллана. Орон тооны бус гишүүн гэж ажиллахгүйгээр болгосон. За нэг гишүүнд нь бол энэ төрийн албаны шалгалтын асуудлыг хариуцуулж байгаа чиглэлт нь. Нэг гишүүнд нь төрийн албаагчийн сургалт судалгаа мэдээллийн сангийн чиглэлгийг. За өөр нэг гишүүнд нь болохоор төрийн албаагчийн хүний нөөцийн удирдлага хөгжил энэ хүний нөөцийн аудитын асуудлыг хариуцуулж байгаа. За өөр одоо үлдсэн нэг гишүүнд нь болохоор зэрэг төрийн албаагчийн эрхэн зөрчигдсөн маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ? Ёс зүйн асуудлыг одоо хэрхэн одоо арга зүй удирдлагаар хангаж ажиллах вэ гэдэг асуудлыг. За дарга бөгөөд нэг гишүүн маань бол ерөнхийдөө төв аппаратан одоо төрийн албаны зөвлөлийнхөө үндсэн бодлоготой нь одоо бариад ингээд ажилладаг гэсэн. За тэгэхээр төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн талаар яригддаг тийм иргэд мэдээлэл авахад очихоор тэр гих албан хаагч надад мэдээлэл өгөхгүй байна. За энэ хүн надад ёс зүйгүй харьцлаа гэдэг ч юм уу ийм зөрчлийн талаар гомдлууд бол хийрдгээ. Тэгэхээр иргэд ер нь төрийн албан хаагчийн ёс зүйн талаар ярилцвал энэ ямар асуудал байдаг юм бэ? Иргэд ер нь ёс зүйнтэй холбоотой ийм гомдол гарвал хаана хандах хэрэгтэй вэ? За төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал гэхээр эхний ээлжинд зүгээр би энэ асуудлыг эрхэлдэхийн хувьд бас нэг зүйлийг хэлэхэд ерөөсөө л иргэн хувь хүний ёс зүйн асуудал яригдах хэрэгтэй. Тэр иргэн хувь хүн төрийн нэг ажил албан тушаал дээр томилогдохоор л төрийн албан хаагчийн ёс зүй гэж байгаа. Тэгээд түрүүний миний хэлдгээр 4 ангиллалтай төрийн үйлчлэгээ, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн асуудал зөрчигдвэл төрийн албаны зөвлөл ерөнхийдний хяналт тавьж одоо гарсан маргааныг хянан зохицуулах чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй. За төрийн улс төрийн болон төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн асуудлыг бол өөрсдийнх нь хууль одоо дүрм журмаар ингээд зохицуулагдаж явна гэсэн. За төрийн албан хаагчийн одоо ёс зүйтэй холбоотой маргаан гарах юм бол мэдээж тухайн байгууллага дээр нь одоо 25-аас дээш албан хаагчтай байгууллага дээр ёс зүйн хороо ажиллана гэдэг ийм одоо журмын зохицуулт явж байгаа өнөөдөр. За дашрамд нь хэлэхэд өнөөдөр төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр улсын анх дугаар зөвлөгөөн 3 дахь өдрөө үргэлжлэж явж байна. За энд одоо чухал ач холбогдол өгж байгаа. Одоо хамгийн наад захын жишээ хэлэхэд улсын их хурл маань бол ёс зүйн байнгын одоо ийм дид хороотой байсан. Дид хороотой явдаг байсан бол сая одоо сонгуулийн дараагаар улсын их хурл бүрэлдэхүүндээ ёс зүйн байнгын хороотой болсон. Ёс зүйн хариуцлагын байнгын хороотой. За энэ ёс зүйн байнгын хорооны одоо дараагаар улсын их хурлын гишүүн Бадмааны буугийн Батэрдэн дарга одоо энэ хорооны дараагаар ажиллаж байна. Тэгэхээр бол төрийн бодлогын хүрээлж гисэн төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагын хүрээнд одоо анхаарч байгааг нэг том илэрлээ гэж ойлгож байна. За өнөөдрийн байдлаар бол энэ төрийн байгууллагуудад нэг 600 гаруй ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Ёс зүйн зөвлөл. Тэгэхээр одоо орон нутагт байдаг 10 жилийн сургууль дээр ч ёс зүйн зөвлөл байх нь байна. Аймгийн засаг даргын тамгын газарч байх нь л байна. Гэх мэтлэнгээр 25-аас дээш албан хаагчтай байгууллага хүртэл ёс зүйн зөвлөлд ажиллана. За ёс зүйтэй холбоотой маргаан гарахаар иргэд бол мэдээж өөрсдөө гомдол гаргаж болно. Хэвлэл мэдээллийн одоо мэдээний мөрөөр гаргаж болно. Ёс зүйн зөвлөл өөрөө жилийнхаа төлөвлөгөөнд туссан төлөвлөгөөний дагуу одоо хянан үзэж болно. Дээрээс нь одоо дээд байгууллагаас ийм одоо ёс зүйтэй холбоотой зөрчил маргаан гарчээ гэд мэдээ ирэх юм бол тэр мэдээг одоо хянах чиглэлээр ажиллаж болно гэдэг. За магадгүй одоо суманд байж байгаа ерөнхий боловсролын сургуулийн ёс зүй хороо гарсан одоо өөрийнх нь байгууллагатай холбоотой байгууллагын албан хаагчтай холбоотой гарсан маргааныг хянж үзээд ёс зүйн зөрчил мөн байна биш байна гэд үзээд хянаад одоо шийдвэр гаргаж болно. Тэрийг одоо байгуулгын гэдэг юм уу ёс зүйн асуудалтай холбогдсон албан хаагч одоо хүлээн зөвшөөрөхгүй бол дээд чатных нь байгууллагт буюу аймаг нийслэлийн боловсролын газарт гаргаж болно. Боловсролын газараар гаргаад энэ шийдэгдэж байгаа маргаан дээр одоо сэтгэл ханамж байхгүй буруу зүрх шийдэж байна, хууль бус байна гэд ингээд үзэх юм бол дээшээ яваад магадгүй одоо боловсролын яам. За эндээсээ хамгийн дээдлэлт нь төрийн албаны зөвлөлд хандж болно гэсэн үг. За тэгэхээр өнгөрсөн оны тухайд ер нь төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн зөрчил хэрэг гарсан бэ? Энэ нь өнгөрсөн одоо мөн үетэйгээ харьцуулахад буурсан уу одоо нэмэгдсэн байна уу? За 1999 онд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрм гэдгийг засгийн газар баталсан. Энэ дүрм бол нэлээ явсан. Ингээд явж байгаад 99 оны юм ярьж штэ би. Дараа нь 2010 онд мөн дахиад одоо ёс зүйн дүрмийг шинээр баталсан. За сая 2019 онд засгийн газар 33 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон төрийн үйлчлэгээний албан хаагчийн ёс зүйн дүрм гэдгийг баталсан. Ингэхээр зэрэг энэ дүрмэн дээр байж байгаа харилцааг, зохицуултыг
зөрчсөн л байх юм бол одоо ёс зүйн зөрчил гаргаж ийгдэх тооцогдно. Гэхдээ энэ дүрмээр бол одоо төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гэдгийг бол заагалж өгч байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан үйл ажиллагааг зөрчсөн. Дээрээс нь одоо төрөөс баримтлах хууль тогтоомжийг зөрчсөн энэ тохиолдлууд гараад ирэх юм бол энэ бол сахилгын зөрчилд ороо явчихна. А ёс зүй гэдэг дээр бол би одоо тодруулаад хэлэхээр хүн хоорондын харилцааны л асуудал. Харилцаан дээрээс үүсэж тоглолтол үүсдэг. Ёс бус зан үйлдэл харилцаа үүсгэх юм бол энэ бол ёс зүйн зөрчилдөө ороо явцдаг. Тийм учраас ингэ явдаг. За 2010 онд бид одоо энэ ёс зүйн маргааныг авч шийдэх ийм статистик мэдээ авдгийн. Тэгээ 2010 онд зөвхөн төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг одоо зөрчсөн мэдээлэл авахаар 244 зөрчлийн мэдээ ирж ирсэн төрийн албаны зүйлдээ. Зөвхөн төрийн захиргааных байх нь ш. Тэгэхээр яам агентлаг, аймаг нийслэлийн хамгаалын газарт ажиллаж байсан албан хаагчтай холбоотой гэсэн. Энийг ингээ харьцуулаад үзэх юм бол 2019 онд 316 болж өссөн байх жишээтэй. Дунд нь бас яг тоонууд бий л дээ. 2013 онд жишээ нь одоо юу гэдгийг 118 болоод буурсан. Тэгснэ 2014 онд 347 болоод ингээд өссөн байж байгаа жишээтэй. За 2019 онд одоо төрийн албаны зүйл дээр анх удаага төрийн үйлчлэгээний албан хаагчийн ёс зүй зөрчсөнтэй холбоотой мэдээ авсан. Энд бол 321 одоо ийм зөрчлийн мэдээ ирлээгээд авч үзсэн. За энэ дотор бол одоо албан хаагчтайгаа хооронд одоо харилцааны ёс зүйн зөрчил гаргасан ийм үйл ажиллагаа хамаардаг. Дээрээс нь албан хаагч үйлчлүүлэх гэж ирсэн иргэд байгууллага аж ахуйн нэгжтэй холбоотой одоо ёс бусаар харьцсан, хууль бусаар харьцсан ийм одоо зөрчлүүд байдаг. За өөр нэг одоо хэлбэр нь болохоор зэрэг байгууллага дотроо байгууллагынхаа удирдлагатай албан хаагчийн одоо үзэл бодол нийлэхгүй гэдэг юм уу? Одоо асуудалд зөрчилтэй хандсны улмаас гарсан зөрчлүүд хамарч байдаг. Ийм зөрчлүүд бол гарч байгаа. За тэгэхээр хэрэг одоо тухайн төрлийн албан хаагч маань ёсон одоо зөрчил гаргасан тохиолдолд одоо ямар хариуцлага хүлээх ёстой вэ? Хуулийн хариуцлага. За энэ ёс зүйн дүрм гэдээ би түрүү хэлсэн энэ дүрмэнд байж байгаа зүгээр хуучин одоо өнгөрсөн тэр дүрмэн дээр бол яг л нөгөө өмнөх нийтлэг зөрчлүүд байсан. Сахилгын зөрчилтэй адилхан гэсэн үг. Сануулах арга хэмжээ авдаг. Цалингаар нь одоо тодорхой хуваар тодорхой хугацаанд хасаж шийдэгдэг. За гуравт нь бол төрийн албанд 1 жилийн хугацаанд орох хэрэггүйгээр халддаг ийм шийтгэл байсан. За одоо шинээр зохицуулалтаа энэ зохицуултууд бол мөн байгаа. Энэ дээр нэмэгдээд нэг одоо онцлог гэдэг юм уу да ийм шийтгэл байгаа. Тэр нь одоо яах вэ гэхээр ёс зүй гаргасан албан хаагч би ёс зүй гаргаснаа одоо ойлгож ухамсарлаж байна. Ийм учраас ийм чиглэлийн одоо хууль дүрм журмыг зан харьцааг зөрчсөн учраас ард түмнээсээ гэдэг юм уу байгууллагаасаа гэдэг юм уу тэр иргэнээс гэдэг юм уу уучлалтгүйя гэдэг нэг юм одоо зүйл байгаа. Тэгэхээр одоо монгол хүний онцлог байдаг юм уу яа гэдгийг уучлалтгүйх асуудал дээр их хойрог байдаг. Тийм учраас энэ уучлалтгүйна гэдэг одоо энэ шийтгэл бол албан хаагч хувь хүний иргэний хувьд бол нэлээд том юм шийтгэл болсон байна. За тэр төрийн албанд 1 жилийн хугацаанд орох хэрэггүйгээр халдаг байсан шийтгэл маань бол 3 жилийн хугацаанд орох хэрэггүйгээр халж байгаа. Тэгэхээр зэрэг бол энэ шийтгэл бол нэлээд одоо томоохон шийтгэл болж ирсэн гэж ойлгож байна. Тэгэхээр ёс зүйн зөвлөл дээр одоо өргөдөл өгчлөө тийм энэ төрлийн албан хаагч одоо миний одоо эрхийг зөрчилчлөө энэ хүн ёс зүйн зөрчил гаргачлаа гэвэл хэд хоногийн хугацаанд шийдвэрлэдэг байна? За ер нь бол нөгөө өргөдөл гомдлын хууль ёс зүйн дүрмийнхаа хүрээнд 30 хоногийн дотор л шийдэх ёстой. Тэгээ 30 хоногийн дотор одоо ирсэн өргөдөл гомдлыг холбогдох одоо нотлох баримт мэдээлэл энэ зүйлд нь тулгуурлаад үнэн зөв шударга нээлттэй шийдвэрлэнэ гэж ойлгож байна. За тэгэхээр нэгэнт одоо төрийн албаны зөвлөлийн гишүүн манай эртд ирсэн байгаа учраас төрийн албан хаагчийн шалгалтын талаар яригдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ жил өрн төрийн албан хаагчийн шалгалтыг ямар төрлүүд байна вэ? За төрийн албаны шалгалт 2002 оны хуулиар бол төрийн албанд анх орох иргэний шалгалт, удирдах ажилтны шалгалт, төрийн үйлчлэгээний удирдах албан тушаалын шалгалт гэдэг ийм 3 шалгалт явж ирсэн. За шинэ хуулиар бол шалгалтын төрөл маань ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ төрийн албанд орох иргэний шалгалт биш, ерөнхий шалгалт гэдэг шалгалт болсон. За энэ шалгалтын онцлог нь гэхээр зэрэг энэ шалгалт зарлагдаад эхлэх юм бол иргэдийн мэрэгжил дуршилгыг юусоо харгалцахгүй. Мэргэжил дуршилгыг харгалцахгүй. Гэхдээ тодорхой шалгуур бол бий. Дээд боловсралтай байх ёстой, Монгол улсын иргэн байх ёстой, авилга албан тушаалын гэмт хэрэгт ороогүй байх ёстой, сэтгцийн өвчин эмгэггүй байх ёстой. Гэх мэтийн энэ одоо шаардлагууд бол байж байгаа. За ерөнхий шалгалт маань бол шинэ хуулийн дараагаар өнгөрсөн оны 11 сард анх удаага зохион байгуулагдсан 8800 гаруй иргэн бүртгүүлсэн ийм нэлийн өргөн хэмжээний шалгалт болж улсын хэмжээнд 1200 иргэн нэгэн зэрэг захимаар шалгалт өгсөн. Ийм том ололттой шалгалт болсон. Өөрөөр хэлэх юм бол захимаар ингэж олноор нь авч ясан түүхэл анх удаага одоо гарсан гэсэн. За энэ жилийн хувьд бол бид яг одоо өнөөдөр та бүхний ярилцаа сууж байгаа энэ цаг хугацаанд 2020 оны
9-р сарын 14-ний өдрийн 14 цагаас энэ захим шалгалтын бүртгэл орон даяар одоо нээгдэж байна. Тэгэхээр зэрэг одоо хаана л интернет онлайн холболттой байна. Тэр газраасаа бүртгэлд хамрагдах боломжтой. Гэхдээ хүссэн болгон одоо хамрагдаад байх нь бас хязгаартай шүү дээ. Нөгөө шаардлагуудаа хангана, бүртгүүлэх материалын иж бүрдлийг харна. Тийм учраас бол өнөөдөр үл энэ шалгалтын бүртгэл эхэлсэн гэх. За хууль дүрм журмаараа бол бүтэн сарын хугацаанд үргэлжлэх юм зохицуулттай. Тэгэхээр зэрэг 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14 цагт аль биесээр шалгалтын бүртгэл хаагдана гэж ойлгож байна. За тэгэхээр ерөнхий шалгалт гэдгийг хоёулаа нэлээд сайн тодруулж өгье тийм ээ. Яг юу гэсэн үг вэ лээ энэ дээр. Өмнө нь бол одоо жишээлбэл миний мэдээгээр малын эмчингүүд малын эмчдээр шалгалтаа өгдөг байсан. За багшгүй багштайр өгдөг байсан тийм ээ. Тэгэхээр энэ хിവэр зохицуулт хിവэрэ байна уу? Эсвэл бүр ерөнхийд нь одоо мэрэгжил харгалцахгүй бол өөрчлөгдөж чинь гэсэн үг үү? За өмнөх шалгалтын үед бол төрийн албанд анх орох иргэний шалгалт гээд бас нэг онцлог зүйл бий. Энийг бас одоо манай иргэд тодруулж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол сангийн яамны тим газрын тим хилцийн тим юм асуудал хариуцсан мэрэгжилтний албан тушаал гэж зарладаг байсан. Тэгээ энэ дээр одоо магадгүй зүгээр би баг тоогоор хэлье 10 иргэн өрсөлдлөө 8 иргэн тэнцлээ 1 иргэн томилогдлоо 7 иргэн нь нөөцөд үлддэг байсан. Тэр 7 иргэн бол хаашаа чамаагүй одоо төрийн байгууллагууд руу нөөцөөс одоо томилогдоо явчихдаг. За энэ удаагийн ерөнхий шалгалт бол тийм шалгалт биш. Энэ ерөнхий шалгалт гэдэг маань бол нөөц бүрдүүлэх шалгалт. Тийм учраас энэ хүмүүсүүдэд бол одоо юу гэдэг нь тодорхой мэрэгжил туршлага заахгүй. Туршлага заахгүй гэдэг нь өмнөх одоо зохицуултын үед бол одоо юу гэдгийг эрх зүйч мэрэгжилтэй байна. Мэрэгжлэрээ 2-оос доош жил ажилласан байна. За төрийн байгууллагад одоо 2 жил ажилласан байна гэдэг ийм шаардлага тавьчихдаг байсан. Ерөнхий шалгалтын дээр бол тийм одоо шаардлага зохицуулт бол байхгүй гэсэн. За ерөнхий шалгалт өгсөн иргэн бол дахиад дараагийн шалгалт бол хүлээж байгаа гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөнд орчих нь нөөцнөөсөө тухайн ажил албан тушаал томилогдох шалгалтыг тодорхой хугацааны дараа нөгөө байгууллагууд хүсэлтээр төрийн албаны зөвлөл салбар зөвлөлд ирээд нийтэд зарлуулсны дараагаар энэ шалгалтыг өгөөж явна л гэсэн. Төрийн албаны салбар зөвлөлд одоо ер нь хичнээн ажлын байрны санал ирсэн байгаа бай. За би бас одоо тодорхой тоогоор бол яг энэ цаг мөчид бол хийх боломжгүй. Зүгээр дараагийн одоо ярилцлаган дээр бол хийх боломжгүй. Өнөөдрийн байдлаар төрийн албаны зөвлөлийн захим хаяг буюу ТАЗ ИМН гэдэг хаяг байж байгаа. Кирилл үсгээр. Латин үсгээр болохоор зэрэг CSC.gov.mn гэсэн ийм хаяг. Энэ хаяг руу яваад орохоор сонгон шалгаруулалт гэсэн одоо линк ийм давчлал руугаа энэ давчин дээр дарахаар удирдах гүйцэтгэх гэдэг хоёр төрлийн зар байгаа. За гүйцэтгэх гэдэг рүү орох юм бол одоо бүх шатны төрийн байгууллагуудын мэрэгжилтнүүдийн одоо аймагуудынх ч байгаа, яам агентлагийнх ч байгаа гэсэн үг. Мэрэгжилтнүүд их байна гэсэн үг. Удирдах албан тушаалтных гэдэг орохоор мөн одоо төрийн бүх шатны байгууллага дээр төрийн захиргааны албан тушаалд орох удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт байгаа гэж ойлгож байна. Одоо өнөөдөр ихэд миний санаж байгаагаар бол хууль зүйн яамны төрийн нэрийн бичгийн даргын сонгон шалгаруулалт бий. Гадаад харилцааны яамны төрийн захиргааны удирдлагын газрын захирлын мөн хөрш орнуудын газрын захирлын гэх мэтлэнгийн ийм одоо ажлын байрууд бол зарлагдсан байж байгаа. За тэгэхээр иргэдийн дундаас ийм асуудал байгаа да. Одоо төрийн албан хаагчийн шалгалт бол хүнд байдаг тийм ээ нэлээд олон их унлаа гэж ярьсан. Өнгөрсөн жил бас нэлээдгүй олон хүн унсан. За шалгалт өгж байгаа хүмүүсийн мараа тал хувь нь унчих ч юм уу түүнээс их хувь нь ч юм уу ундах юм тохиол гардаг. Энэ тал дээр ер нь яагаад ийм одоо шалгалт нэм хүнд вэ нөө энэ тал дээр тайлбар өгөөч. За энд бол хоёр талын асуудал байгаа. Нэгдүгээрт нь энэ шалгалтын агуулгыг бэлтгэж хугацааг товлож зохион байгуулалтыг хийж байгаа төрийн албаны зөвлөл салбар зөвлөлтөй холбоотой асуудлуудыг бол иргэд олон нийтийн шалгалт өгч байгаа хүмүүсүүд бол нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Нөгөө талаасаа энийг зохион байгуулж явж байгаа төрийн албаны зөвлөлд бас хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага бий. Тухайлх юм бол одоо Монгол улсын түүхийг залуу үедээ өвлүүлж мэдүүлэх ёстой. Тийм учраас түүхийн одоо шалгалтын сорил даалгавруудыг бэлтгэж оруулаа гэдэг ийм одоо зохицуулт бий. Дээрээс нь одоо юу гэдгийг Монгол бичгийн 2025 онд одоо босоо Монгол бичиг шилжих гэж байгаа шүү дээ. Ингээ хосломол бичгтэй болно. Тийм учраас Монгол бичгийн одоо сорил даалгавруудыг бэлтгэж оруулаа гэдэг ийм даалгавар. Энэ хоёр дээр л одоо иргэд олон нийтүүд их олон шүүмжилттэй байдаг. За ерөнхийд нь бол ерөнхий шалгалтанд бол 3 одоо ийм бүрэлдэхүүн шалгалт явдаг. Нэгдүгээрт нь бол төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны хууль эрх зүйн чиглэлийн өөрөөр хэлэх юм бол хууль эрх зүйн тестүүд ирж байна гэсэн үг. За хоёрдугаарт нь Монгол улсын түүх, нийгэм, эдийн засгтай холбоотой, соёлтой холбоотой ийм сорил даалгавар орж байгаа. За гуравдугаарт нь мэдээллийн технологийн даалгаврууд байж байгаа. Тэгэхээр зэрэг өмнө нь одоо бид өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан шалгалтын хувьд бол төрийн бодлого дээр бол одоо 20 хүртэл минутаар суулгаад 20 асуулт хариулттай, Монгол улсын түүх, соёл, нийгэм, эдийн засаг дээр мөн одоо 20 минутаар 20 даалгавартай ч гэдэг юм уу. Ингэж аваад 63%-ийг нь одоо бөглөж амжилт үзүүлсэн хүн бол цаашаа дараагийнхаа одоо шалгалтанд ороод явах юм одоо болцолтой байсан. За шинээр бид одоо бас иргэдийн хүсэлтийг хүлээж аваад шалгалтын босгоноогоо багасгах
ийм чиглэлийг бариад төрийн албаны зөвлөл өөрийнхөө оролдооноор хэлэлцээд олон нийтээс санал аваад явж байна. Өнөөдөр одоо хараахан шийдэгдээг байгаа учраас би шалгалтын босго тийм болтлоо буурсан гэж бол хэлэх арай боломжгүй байна. За дараа нь Монгол бичгийн одоо шалгалт байсан. Монгол бичиг дээр кирилл бичиг, Монгол бичиг гэдэг хоёр янзын одоо бичиг байж байгаа. Тэгээд одоо кирилл бичгээ нэлээд сайн хийцэн байхад л бас даваад гарчих хэмжээний бололцоотой ийм зохицуулттай. Гэтэл одоо энэ дээрээ урт талтай хийчгээд тэр алдаагаа болохоор зэрэг Монгол бичгээс болж байна гэдэг ийм зүйл ярьдаг. За дараа нь одоо дүн шинжилгээ хийх чадварын шалгалт гэж байна. Аливаа асуудлыг одоо дүн шинжилгээ хийх анхан шатны болоод төрийн албанд ороод ажиллах хэмжээний одоо ийм дүн шинжилгээ хийх чадвартай байх хэрэгтэй юм аа. Энд нь бол одоо логик сэтгэлгээний үзүүлэн диаграмтай, графиктай ийм одоо шалгалтын даалгаврууд бол орсон байдаг юм аа. Ийм зүйлүүдээр энэ гурван шалгалт нь бол гуруулаан одоо босго оноотой байсан. Одоо бол энэ босго оноон дээр арай жоохон одоо багасгаад ямар ч байсан тэр жишээ нь хууль эрх зүйдээр одоо 63% бөглөдөг, Монгол бичиг дээр 66% бөглөдөг, сэтгхүүн чадамж дээр 66% бөглөдөг байсан энэ босгуудыг бол арай багасгая гэдэг санал явж байгаа. Тэгээд энэ шалгалтын журам маань бол засгийн газартай зөвшөөрөлцөж баталдаг журам бий. Засгийн газарт бид саналаа хөргүүлсэн. За мөн өөрийн захим хуудасаараа иргэд олон нийтээ санал авах ажиллагаа бол одоо үргэлжлээ явж байна. За бүртгэл бол одоо ингэж явж байгаа гэдээ би түрүү хэлсэн. Бүртгэл маань бол 14-нд дуусна. За шалгалт авах цаг хугацааны хувьд бол зүгээр одоо яг өнөөдрийн байдлаар бидний тооцоолж байгаагаар нэг 11 сарын 4-ний хавцаанаас шалгалтаа авч эхлэх болов 10 сарын 30-наас бол бэлтгэл ажлуудаа хангааж явна гэсэн үг. За бэлтгэл ажлын хүрээнд яах вэ гэхээр зэрэг аймаг нийслэлүүд дээр энэ шалгалт авах захин танхимыг бүрдүүлдэг. За эндээсээ бид одоо бэлтгэлийн хангасны дараагаар шалгалтаа авч эхэлнэ гэж ойлгож байна. За тэгээ босоо хоног багсах талаар яригдж байгаа гэсэн энэ хизэнээс эхэлж яригдсан байж хэд бүртлээ буух боломж юу байгаа бол тийм ээ. За бид энэ босоо хоног бол ерөнхийдөө өмнө нь бол нэг 65%-аар тооцдог байхгүй юу? Ер нь ингээд 65%-тэй байх юм бол одоо дараагийн шалгалтанд орно гэх. Тэгэхээр одоо бол бид зүгээр төсөл дээр нэг 50%-тэй байх уу гэдэг явж байгаа. Гэхдээ иргэд олон нийтээ санал ирж байна. Зарим нь бүр яагаад босоо хоног буулгаж байгаа юм бэ? Улам хэсгээсэл гэж байна. Зарим хэсэг нь бол буулгах зүйтэй л гэж ийм зүйлүүд байгаа. За хоёрдугаарт нь бол шалгалтын одоо даалгавартай холбоотой иргэд өмнө нь унж одоо хүндрэл үүсээд байсан энэ асуудалтай холбоотойгоор бид захим ном гаргацсан байгаа. Гарын авлага энэ сорил даалгавартай холбоотой төрийн албаны зөвлөлийн захим хаягаар орохоор энэ захим ном байж байгаа. Энэ захим номоноос өдөр болгон бид нар 25 одоо сорил даалгаврыг иргэд ингээд чөлөөтэй одоо бүгэлж өөрийгөө сорж явахаар бэлтгэл болгоод өгсөн. За энэ 7 хоногт багтаад бид энэ захим номоо хариутай болгож гарна. Одоогоор бол хариугүй байхгүй юу? Өөрсдөө тэр хариуг одоо бас хуулиас нь, номноос нь, түүхээс нь, шаштраас нь олж мэдгээ гэсэн үднээс ингэж байгаа. За эх 7 хоногийн сүүлчээр байна уу бид энэ номыг бүр цаасан хэлбэрээр хэвлэж одоо олон нийтэд худалдаанд гаргана. Тэгэхдээ энэ номыг бол бид одоо хэвлэх үйлдвэрийн зардлаар л гаргаж байгаа. Тийм учраас ашиг олохгүй гэсэн нэг ийм зүйлийг бас нэмэлтээр хэлж. Тэгэхээр эх 7 хоногоос эхлээд ном нь худалдаанд гарна гэсэн үг байна. Ер нь гарахаар одоо бид төлөвлөж зүгээр хэвлэх үйлдвэр маань бас очир дараалал ихтэй байна гэдэг асуудлыг тавьж байгаа. За тэгэхээр 2025 оноос одоо Монгол улс хасламжлал бичиг шилжнэ. Одоо кирилл уйгурчин бичгийг хаслууж хэрэглэдэг болно гэсэн төрийн албаагч тэр дундаа яригдж байгаа. Энэ одоо ер нь юу болж байгаа вэ? Энэ шалгалтанд бас орж ирж байгаа. За Монгол хэлний тухай хууль байгаа юм. Энэ хуулиар бол одоо төрийн албаагчийн сонгон шалгаруулалтын шалгалтын сорил даалгаварт тодорхой хувь нь бол заавал одоо Монгол бичгээр оруулсан бай гэдэг ийм хуулийн одоо зохицуулт шаардлага байж байгаа. Дээрээс нь одоо хэлний үндэсний бодлогын зөвлөл гэж ажилладаг. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь бол төрийн албаагчдаас авах энэ шалгалтын одоо агуулгыг баталж байгаа. Тэгэхээр энд нь бол одоо үг зүйн, найруулга зүйн за тэгээд одоо бусад юу гэдгийг дөрмийн зөв бичих дөрмийн чиглэлийн ингээд ийм гурван чиглэл бий. Тэгээд цаанаас нь одоо зөв бичгтэй холбоотой ийм дөрвөн заавруудаас бүтсэн ийм сорил даалгаврыг бол бас бид хамтарч бэлтгэж энэ шалгалтын сорил даалгаврын номонд оруулсан байгаа. За баярлалаа. Ингээд бидний ярилцлага энэ түрээд өндөрлөж байна. Манай студид бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Бас олон түмнийг мэдээлэлээр хангаж байгаа та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Ингээд өнөөдрийн манай фокус тог ярилцлагын цагт төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхан оролцлоо. Манай ярилцлагыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Тэр баяртай.